Захирамжийн хүрээнд бол хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн жигдэрх үеийг бол нийтдээ 20 хоногийн хугацаанд тэг сондгоогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг зохион байгуулна гэсэн ийм санал гарч захирамжаар батлагдсан байгаа. Тэгэхээр 8 сарын 26, 28, 30, 9 сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд тэгш тоогоор буюу тэг 2, 4, 6, 8-аар төгссөн. 2023 оны 8 сарын 27-ны 8 сарын 27, 29, 31, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд сондгоо тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р цифрээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох ийм шийдвэрийг гаргасны таахын танилцуулж байна. За дугаарын хязгаарын бүс бол одоо яг мөрдөгдөж байгаа бүсийнхаа хүрээнд байгаа. Хойд хязгаар бол 32-ын тойрог, урд хязгаар бол 120-ын улзуур, зүүн хязгаар чулуун овны аюулгүй тойрог, баруун хязгаар сапорогийн тойрог гэсэн энэ хүрээнд бол тэг сондгоогоор хөдөлгөөнд зарчуулнаа. За нэмэлт бас тодорхой мэдээлүүд өгье. Дугаарын хязгаарлалт үйлчлэх цаг хугацаа бол 8-аас өглөөний 8-аас оройн 20 цагийн хооронд байх нь. За Монгол улсын хэмжээнд шинээр тээврийн хэрэгслийн дугаар авсан одоо байдлыг та бүхэнд 20 оноос хойш танилцуулъя. 20 онд бол нийтдээ бүтэн жилийн хугацаанд 88344 тээврийн хэрэгсэл шинээр дугаар авсан бол 21 онд 104522, 22 онд 97458, 23 оны 8 сарын байдлаар 71575 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэлд оржээ. За Улаанбаатар хотод бүртгэлтэй одоо хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо бол 2020 онд 610191, 21 онд 662644, 22 онд 711835, 23 оны 8 сарын байдлаар 685092 тээврийн хэрэгсэл байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол 685000 байгаа гэдэг нь өнгөрсөн жил энэ жилийн тээврийн хэрэгслийн үйлчлэх тооллогын хүрээнд нийтдээ улсын хэмжээнд 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Энэ бол сүүлийн 5 жилийн хугацаанд хийгдсэн бас томоохон ажил гэж үзэж болно. Тийм болохоор яг одоо бол хөдөлгөөнд бүртгэлтэй 685092 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.